өнөөдөр та бүхэндээ пүргючик буюу дөрмийн бус үгнүүдийг зааж өгье. За яагаад энийг дахиж ингэж заах гэж байгаа бэ гэхээр энэ бол 1 2 дугаар шатн дээр үздэг. Гэхдээ хүмүүс нөгөө нэг одоо олон жил сурсан ч гэсэндээ алдаад байдаг байхгүй юу? Бэгэр төгссөн үгэн дээр ямар дүрм залгахаар жишээ нь одоо хувирах уу, хувирахгүй юу, уу болох уу, үү болох уу гэх мэтлэн тиймэрхүү одоо маш сайн нарийн тодорхой 100% мэдэхгүй байгаад байдаг байхгүй юу? Гэхдээ ерөнхийдөө бол мэдэх нь мэднэ. Гисэн хэрнээ л алдаад байдаг. Тэрийг бүр 100% баттай сурж иж та бүхтээр 51, 52, 53 бичгэд алдахгүй болох нь шүү дээ. За тэгээ ялангуяа энэ илээр төгссөн үгэн дээр бас маш их эргэлзэж залгадаг байхгүй одоо дүрмээ. Тэгэхээр дүрмөө мэддэг хэрнээ ил үсгтэй үгэн дээр ингээ буруу залгачих юм бол тэгээ тэр нөгөө нөхөх тестэн дээр чинь 5%, 10% авахгүй болчихж байгаа байхгүй. Тийм болохоор 100% сайн сураарай л гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр одоо энэ дэр би бүх ингээ дүрмийн үсүүдийг бүр баттай сайн заагаад өгье. Одоо бэгэр төгссөн ийм үгнүүд байдаг. Илэр төгссөн бүх үгнүүдийг зааж өгнө гэсэн үг байхгүй. За тэгэнгүүтээ солонгос хэлэн дээр ерөнхийдөө ийм 7 янзын дүрмийн үс байдаг. Энийг мэдчихэж л ямар ч алдаагүй бичнэ гэсэн үг. Бусад үгнүүд нь бол ингээд дөрмийн бус үгнүүд биш. Одоо жишээ нь зүгээр када, уда энийг бол хувирахад амархан шүү дээ. Тэгмүүд эднэр болохоор жоох асуудалтай. Яг бол гээгдэн заримдаа уу болно, заримдаа үү болно. Тэднийг л нарийн сайн мэдэх хэрэгтэй байхгүй юу? За тийм болохоор энэ нөгөө 155 дүрм дээр чинь нэмэлтээр дахиад нэг юм дөрмийн бусын 2 хичээл оруулах гэж байгаа шүү. За тэгэхээр би өнөөдөр эхний энэ Б, Л, Д, Ү эхний дөрвийг хэлээд өгье. Бүгдийг хэлж өгөхөр бас нэлээд урт болох гэдэг юм л баг 2 цаг шгүй юм болох гэдэг. За тэгэхээр эхлээд Б гэсэн. За Бг бол уусаа мэдж байгаа тийм ээ. Эхлээд та хараарай. Б дээр ер нь бол ихшгэр гэсэн нөхцөл гэдэг маань А юу О юу. За тэгээд нөгөө аддаа гэдэг өнгөрсөн цагийн нөхцөл залгах. За дээрэс нь Ү буюу хэвтэй эгэр гэсэн нөхцөл залгах. Энд чинь бас л ихшгэр гэсэн нөхцөлд орно шүү дээ. За тэгэхээр иймэрхүү нөхцлүүд залгах үед Б нь Ү бол гэж цэжлэх хэрэгтэй. За гэхдээ бас нэг юм байгаа. Одоо нэг 2 онцгой үг байдаг байхгүй энэ дээр. За энийг сайн хараарай. Купта, тупта гэдэг үг байгаа. За энэ дээр одоо энийг сайн дэлгэрэнгүй мэдэхгүй учраас бүх бэт үг ингээ үү болох юм гэж бас ойлгочих болохгүй. За жишээ нь би одоо ингээ нөгөө 51-ийн тестүүдийг ингээ шалгахаар одоо мебда гэдэг ингээ халуун ногоотой гэдэг үгийг буруу хувиргаад байгаа байхгүй юу? Одоо жи ансамныда залгахтаа Б-г нь Ү болгоцсон байх жишээний. За тэгэхээр ихшиггүй нөхцөл залгах тохиолдолд бол Б Ү болохгүй шүү. Тийм болохоор л би ингээд дөрмийн бүсүүд дээр алдаад байна. Дахиад ингээд дэлгэрэнгүй бүр 100% сайн сургах хэрэгтэй байна. Тэгэхээр энийг ингээд сайн үзээд аваарай. Бүгдийг цэжлээд аваарай. За БТ үгнүүдийг ерөнхийдөө бол бүгдийг Ү болгоно гэж цэжлэж чинь. Гэхдээ тэр дотроо 2 нэг онцгой үг байгаа. Тэр 2 онцгой үг нь юу вэ гэхээр купта, тупта. За энэ 2 дээр болохоор биш дээ. Уу болж хувирдаг. За Б нь уу болж хувирдаг гэд Б-гээ уугаар хувиргана. А юу залах үед штэ. Гэхдээ А юу залах үед. Энэ 2 яагаад вэ гэж авъя гэхээр уу үсгтэй байгааз тэгээд А юу залах үед буюу аддаа одоо өнгөрсөн цаг дээр бол топик дээр аддаа залгана штэ. Тийм тохиолдолд бол Б нь уу болно шүү. Зөвхөн А-та нөхцөл дээр шүү. А-та нөхцөл дээр. За тэгмүүдээ дахиад нэг юм хараарай. Гупта, тупта 2-ыг дахиад бичье. Тупта 2 дээр хэвтээ Үй-тэй нөхцөл залгахаар Б нь Ү болно. Жохон төвтэй байгаа. Гэхдээ энэ ганц 2 үг юм чинь зэжлж байна үстэй тий. За купта маань гой сайхан гэсэн үг. Гой сайхан. Одоо чинь көвн маун гэж ярих юм бол ингээд маш гоё сэтгэлтэй, сайхан сэтгэлтэй гэдэг утгатай болж байгаа байхгүй юу? Нөгөө чакада тэр төстэй болж орж байгаа. За тупта маань туслах гэсэн үгтэй энийг бол мэдж байгаа тийм ээ. Тэгвэл тусалсан хүн ч юм уу эсвэл одоо энэ өн гэдэг нөхцөл чинь өнгөрсөн цагийн санын дөрвөн зэрэг байж болно шүү дээ өгүүлбэрийн дунд те. Тэгэхээр тусалсан хүн ч юм уу тэгж бичих юм бол одоо туваажуудаа гэж бичиж болдог. Эсвэл шууд тувн гэж бичиж болно. Тувн. Энэ болохоор тусалсан гэж байгаа. Тэгээд тувн гэдэг байдаг шүү дээ. Энэ яагаад ингэж авъя гэхээр тувн гэдэг үгийг таад ингэж угаасаа анханасаа ийм байсан гэдэг ингэж зэрлэгдсэн баг те. Гэхдээ тувта гэдэг үгэн дээр энэ буюу нэр үг үүсгдэг дагуур залгаж байгаа байхгүй юу. Тэгэхээр хэвтээ ийтэй болохоор энэ нь тувн болж хувирдаг байхгүй юу. Тувн. Яагаад үү болж байгаа? Хэвтээ ийтэй нөхцөл төр. Харин ата нөхцөл төр бол энэ 2 уугаар хувирна шүү. За харъя. Купта гой сайхан гэсэн те. Одоо ингээд арьсан гой гэдэг юм бол пибуга цэжлээ шүү манайхаа. Энэ дээр бол хүн болгон алддаг. Бүр 5 жил 10 жил сурсан хүн ч гэсэндээ алдаад байдаг цэжрээ бичгтэй.
За тэгэхээр пибуга куа юу? Ингээ бичсэн байвал одоо ингээ толиос олдохгүй болчихно тийм ээ. Үндсэн үг нь кубта байхгүй юу? Тэгээ яагаад уу болчих вэ? Аюутай нөхцөл буюу аюугаар аагаар ихсэн нөхцөл залгасан эсвэл аддаа залгасан үед бол ингэж хуурна. Уу болж хуурна. Хоёр хүүг бид нар онцгой хоёр үг байдаг. Тэгээ бусад нь бүгдээрээ л үү болно гэдээ ойлгочиход байна. За тэгэхээр пибуга куа юу? Куун пибу гэж яриад байвал юу гэж байгаа гэхээр гоё арьс гэж байгаа. Энэ яагаад үг болж байгаа гэхээр хэвтээ ийтэй нөхцөл залгасан болохоор куун пибу гоё арьс, толгор арьс. За тэгээд пибуга куа юу гэж байвал нэг бол хүн болго алдахаар байгаа сайн ингэж нарийн үзэхгүй бол тэгэхээр пибуга куа юу гэвэл арьс нь гоё, толгор гэсэн үг. За тэгээд тусалж байна гэж хичвэл туваа юу гэж бичиж болдог. Энэ бол зөв шүү заа. Тэгэхээр энэ дэр л үү болж хуурахгүй. Яагаад гэвэл аатай нөхцөл болохоор. За тусалсан гэвэл туваажудаа гэж бичиж болно, тийм ээ. Туваажудаа бас л адилхан туслах штэ. За энийгээ тэгэхээр туваадтаа гэвэл за хоёр янзаар бичээ. Туваадтаа гэвэл тусалсан гэдэг ингээд топ хэлбэрээр бичиж байгаа, тийм бичиг хэлбэрээр. За тэгвэл энийг жоох уртаар хичвэл туваажудаа ингэж бичиж болно. Ингээ хураагаад туваажуудаа гэвэл тусалсан, туваадтаа гэвэл тусалсан. Ялгаагүй шүү. За тэгэхээр энэ тохиолдолд бол уу болно шүү. За тэгвэл бусад бэтэй үгүүдийг харъя те. За одоо сайн нэрээ ингэж сайхан доош нь чагсаагаад биччихээрэй заяа. Гэхдээ мэдээж энэ чинь анхан шатн дээр үздэг болохоор угаасаа хүн болгон мэднэ. Гэхдээ л мэддэг хэрнээ залхахтаа алдаад идэв шүү заяа. За одоо жишээ нь мевда. За халуун ногоотой. Мевда. Тэнгүүд чинь 51-ийг үзэж яхад хүмүүс мевүжи ансамнида гэж бичээд байсан. Тэр бол шууд 0 чинь. Яагаад вэ гэхээр эн чинь их шигтэй нөхцөл залгахад л бэ нүү болно гэж дүрмээрээ тийм байгаа болохоос жи анта чин их шигтэй нөхцөл биш манайхаа. Жи анта чин тэгдэггүй ингэдэггүй гэдэг дүрм шүү дээ. Тэгэхээр мевда гэдэг үндсэн нөгөө халуун ногоотой гэдэг үгээ санал л да. Тэгэхээр бэгээр төгсчөөс тэгэхээр яах нь мевжи ансамнида. Мевжи анасамнида гэж хичвэл халуун ногоотой биш байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс ингээд дүрмийн одоо ингээ үгээ сайн мэддэг, дүрмээ сайн мэддэг хэрнээ дүрмийн бус дээрээ алдах тохиолдол байна. Тийм болохоор сайн нягтлаад сураатаарэ. Дахиад нэг сэргээгтэрэ гэж хэлээд байгаа шүү. За халуун ногоотой гэдэг үгэн дээр халуун ногоотой байна гэж яриан дээр бол нову мэво гэж ярьдаг шүү дээ. Мэво юу. За тэгээд халуун ногоотой байвал гэж бичвэл мэвмён. За энэ дээр биччихтэй алдаж магадгүй шүү. Тэгэхээр нөгөө бодохдоо бичгтээ эргэлзээд идэг үгнүүд байхгүй. Тэгэхээр хэвтээ ийтэй болохоор бэн үг болж байгаа. Ерөөсөө эдгээр бүгдээрээ үг болно. Яагаад гэвэл саяны нөгөө кубта тупта хоёр биш болохоор бүгд үг болно гэж ойлгож байгаа. Тэгэхээр хоёр онцгой үг байдсан шүү. За дахиад харсан. Чупта хөтөн, чуу юу хөтөн байна энийг бол угаасаа мэдэх бах. Чүүмён гэвэл хөтөн байвал, гадаа хөтөн байвал малгайгаа өмсөрөө инээдрэ гэж ярил. Бакэ чүүмё мужасэсэё гэж хэлэх юм шүү, тийм ээ. За топта халууны хөтний халуун. За товоо юу халуун байна. Товмён гэвэл халуун байвал гэж байгаа юм. Ягаад үү орж ирж байгаа нэхээр хэвтээ ийг залгаж байгаа болохоор бэн үү болж хувирсан шүү. Ингэж бичиж шүү алдваа. За мөгөвта хүнд. Мөгөвөө юу гэвэл хүнд байна. Мөгөөмөн гэвэл хүнд байвал гэж байгаа. За капьопта хөнгөн. За тэгээ энийг бас 51-ийн тестэн дээр алдаад байсан манайхаа. Хөнгөн цүнх авч яваарай гэдэг нэг тест байсан да. Тэгэхээр тэрийг юу гэж хэлэх вэ? 가벼운 가방을 챙겨가시기 바랍니다. Эсвэл 가벼운 것이 좋습니다 гэж бичгээд Б-г нь үг болохгүй Б чигээр нь бичээд байгаа. Тэгж болохгүй байхгүй юу? Яагаад гэвэл зааж арай энийг бичиж өгье. За яагаад гэвэл капьопта гэдэг үгэн дээр маш сайн бодох хэрэгтэй энэ дөрвөн юмсуудыг. Зүгээр нэг ингээл шууд үргэлжлүүлээд бичихгүй манайхаа. Капьо ун кабан гэж бичих хэрэгтэй байхгүй юу? Хөнгөн цүх гэхээр. Тэгэхээр энийг Б-гийн заавал хувиргана. Яагаад гэвэл их шигтэй нөхцөл залгасан. Ямар нөхцөл залгасан бэ гэхээр тэмдэг нэр хувиргадаг И эн гэдэг нөхцөл залгасан байхгүй юу? Тэгэхээр эн чинь ингээд гэвлэгчдэр хэвтээ ийтэй энэ орж ирж штэ. Их шигдэр бол зүгээр энэ хэсэг нь орж ирж штэ тий. За тэгэхээр 가벼운 가방 гэж бичдэг шүү. Энийг алдваа. За хөнгөн 가벼우면 гэж биччихвэл хөнгөн байвал гэж байна. За аримдавта үзэсгэлэнтэй аримдавоо юу үзэсгэлэнтэй байна. аримдау면 гэвэл үзэсгэлэнтэй байвал. Энэ бол ингээ анх шатны үгнүүд байгааз. За энэ дээр саяны чухал хоёр үг нь энэ купта тупта хоёрыг маш сайн онцгой зэжлээ шүү. За зарим тохиолдолд уу болно, зарим тохиолдолд үү болно. Гэхдээ хэвтээ ээгэр гэсэн нөхцөл залгуул үү болно. За одоо байна штэ. Одоо дахиад Б-гийн дүрм дээр хэлж өгөх юм нь одоо дүрмийн küçük гэж ярина да тийм. Pulgyuchik гэдэг нь дүрмийн бус гэдэг байгаа байхгүй юу? Pulgyuchik гэдэг нь дүрмийн бус гэдэг байгаа. Тэгвэл küçük жог нь Б бас байгаа. Тэгэхээр энэ дээр Б нь хувирахгүй, Б нь үу болж хувирахгүй үг гэдэг тэмдэглэж. Заавал тэмдэглэрээ төвтөрөө. Үу болж хувирахгүй гэнэ бас байгаа тийм ээ. За тэр нь энэ дээр болох үу болохгүй гэж бичиж.
болохгүй үг. За тэр нь ямар үгнүүд байгаа вэ гэхээр жишээ нь чавда, барих, цабаа гэж хэлдэг шүү дээ, тийм ээ. За барихан дээр бол ингээл яг нэг сурснараа аатай юм чи аюу заргаад чабаа юу гэж чинь бэн бэгэрээ байж ах хэвээр тийм ээ. За аюута амархан өгнөд биш өмсөх. За өөр чин шипта зажлах. Нөгөө гомл шипта гэдэг чинь гом чин бох тийм ээ. Гомл шипта гэвэл бох зажлах. Тэгвэл гомл шипоё оюу аав шүү. Тэгэхээр бох зажилж байна. Чүчүүл ингээл бичиж. Энэ бол их шиг гэвэл хамаагүй, эмнийдаа хамаагүй зүгээр л бэгэрээ байж ах хэвээр өгнөд шүү да. За өөр ивта нүбта дэше орно шүү. Нүбта болохоор хэвтэх бол энэ бэн үү болж хувирдэн шүү. Тэгэхээр бэн үү болохгүй өгнүүдийг бас авчиад авчаарай. Нүбта бол одоо ингээд хэвтэж байна гэвэл оюу авахаараа нүү оюу гэж бичдэг шүү. Энийг хүмүүс алдаад байдаг. За шипта амархан байна те. Амархан гэдэг үгэн дээр оюу авахаараа шүү оюу ингэж бичдэг. Бэн үү бол. За энэ чавда, ивда, шипта эдгээр болохоор бэн үү болохгүй. За дахиад хэлье. Чавда барих, ивда өмсөх, шипта зажлах. За энэ тошоо байгаа. За энэ дээр байна. Чавда, ивда хоёрыг бичсэн байна энэ дээр бол. За ингээл юу болчих жоон доо. Опта. Тийм. Опта. За энэ нөгөө байхгүйгийн опта биш шүү заяа. Байхгүйгийн опта гэж юм бол ингэж бичнэ штэ. Опсоо тун опсоо гэж ингэхээр байхгүй штэ. Мөнгө байхгүй. Тэгвэл энэ опта маань опта адилхан уншаад байгаас. Гэхдээ энэ бол үүрх. Одоо нөгөө нэг нуруунд дээрээ үүрээд явагдсан штэ. Обожо гэдэг хэлээд байдаг байхгүй. Тэгэхээр обою гэвэл үүрж байна. Обою. Опсоюгаас шал өөр уншиж байгаа зү. Тэгэхээр эн чинь оюу аваад бэн хувирахгүй үг шүү. Тэгэхээр энэ дөрвийг цэжлж барих, өмсөх, зажлах, үүрх. Тэр ингээ бэгийн дөрвийг 100% сайн мэдэхгүйсэн байгаад яг ингээд энэ овда байдаг гэдгийг үүрх мүрх гэдэг үгийг. За тэгэхээр ингээд одоо ер нь бол бэгийн дөрвөн дээр алдахгүй байх. Ямар нэгэн одоо хэрвээ энэ дөрвөөс өөр б үсгтэй үг байвал бүгдээрээ л үү болно шүү. Тэгээд дээрэс нь тэр кувта тувта хоёроос өөр үг байвал бүгдээрээ л үү болно шүү. За ингээд бэгийн дөрвөнд ер нь тусчиж байгаа. Тэгэхээр та хэд маань 51, 52, 53, 54 бичихтэй маш сайн бодож бичих шүү. За энэ бэгийн бэт өгнүүдийг. За хоёр дахь нь элийн дөрөв. За элийн дөрвөн дээр бас маш олон хүмүүс алддаг. Жишээ нь пальда гэж үг байна. Тэгэнгүүтээ тэрийг бичихтэй алдаад байна. Цалда гэдэг үг, амьдрах гэдэг үгийг бичихтэй алдаад байна. Тэгэхээр чинь тэгээд ингээд 1000 дүрм сураад ямар нэг хэрэг байгаа юм бэ тийм ээ. Цалдаг ингээд алдаатай бичээд байвал тийм үстэй. Өөрөөхөө мэддэг үгийг тийм ээ. Тэгэхээр за ил хэсгийн дөрмийн бус ил. За хоёр дахь нь шүү. Одоо 7 янзын дөрмийн бүс байдаг. Тэрний эхний дөрвийг би зааж өгөх гэдэг шүү дээ, тийм ээ. За дөрмийн бүс ил нь болохоор за одоо шинээр гаршиг тавиад өччих. Бүлгүүчиг ил. За ил бүсгэн дээр Б Ө инэр гэсэн нөхцөл залгуул гээгдэнэ. Энэ үсэг бас орно шүү манайха. Инэр гэсэн нөхцөл ер нь ховорхон байдаг л да. Нэ юу вэ? Цөөхөн байдаг гэсэн үг. За тэгэхээр хэрвээ цэжлэхгүй байл нөгөө Монгол баавар гэдэг шиг бин гэдэг цэжлж байгаа заяа. Бин гэдэг үе залгуул ер нь бол ил хэсгнүүд бүгдээрээ гэгнэ. Тэгэхээр одоо би ил хэсгтэй үгүүдийг хамаад бүгдийг ингээд зааж өгөх гэдэг байгаа байхгүй. Одоо дөрөв нэг 20 үг байгаа. Тэгэхээр тэр ил хэсгтэй үгүүдийг л бүгдийг мэдчих юм бол дараа нь ил хэсгэн дээр асуудал үүсэхгүй л гэсэн үг байхгүй. Жишээлх юм бол одоо ингээд амьдарч байгаа гэж ингээд салдаа гэдэг үг байхад чинь сална ингэж мэнгэж бичээд байдаг байхгүй. Энэ бол шал буруу шүү дээ тийм байгаа зү. Тэгэхээр амьдарч байгаа гэж бичвэл санангүй шавдээ гэж ярьж байвал амьдарч байгаа газар чи хаана вэ ингэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр хизээч ингэж бичиж болохгүй ил хэсгтэй. Яг л энэ инэр гэсэн нөхцөл төр байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээд бодохгүй бичгээр л энэ төр дээр алддсан шүү за. Бэгэр гэсэн нөхцөл гэдэг чинь ерөөхдөө имний да тэгээд ившида хоёр л байгаа юм. Ившида нь ямар дүрм юм? Ингэцгээ тэгцгээ яваад. Тэгэхээр имний да ившида хоёр бол бэгэр гэсэн нөхцөл гэж явж байгаа юм. Тэгээд хөвтэйгэр гэсэн нөхцөл бол зөндөө олон байгаа. Ийсээ юу тэ зөндөө байгаа тийм ээ. Илга юу тэр бүгдээрээ ингээд хөвтэйгэр гэсэн нөхцөл болчихж байгаа байхгүй юу? За тэгээд инэр гэсэн нөхцөл гэвэл нэ юу байгаа юм? Саяны хэлсэн нинус байгаа юм. Нинус байгаа юм. Нэ юу байгаа юм? За одоо ингээд өгүүдээ үзэж байгаад би залгаад тайлбарлаад өгье. Уусаа энэ нээсээ бидний мэдэх бах те тэгээрээ илга юу тэххүү гэд. Тэгэхээр иймэрхүү юм одоо дүрм залгахад бол сайн бодох нь шүү дээ. Жишээ нь ившидаа бол ингэцгээ тэгцгээ шүү дээ. Тэгвэл амьдэрцгаая гэд гэвэл савшидаа гэж бичнэ. Тэгсэн чинь нөгөө худалдаж авахтай адилхан болчихж байгаа садаатай. Тэгтээ
уртлын ганцаараа ингэ савшидаа гэж байж байхгүй шүү дээ. Тэгэхээр уртлын үгнээс нь энэ амьдрах байна уу, худалдаж авах байна уу гэдгийг ялгана. За жишээлх юм бол хэмбүкагээ савшидаа гэж ütсэн байвал угаасаа ойлгомжтой тий. Аз жаргалтай амьдарцгаая гэж байгаа. Тэгвэл худалдаж авах дээр 물건을 삽시다 гэж ütсэн байвал адилхан бичигдээд байгаа. Гэхдээ дээдлэх нь бол амьдрахын салдаагийн илгээ гэсэн байна гэж бодоод доотлих нь болохоор худалдаж авах нь ил үсэггүй угаасаа савшидаа гэж залгагдсан байна гэж бодороо заяа. Тэгэхээр эзэл бараа худалдаж авцгаая л гэж хэлж шүү дээ. Савшидаа гэж хэлвэл. Ибшида имнида хоёр л бэгэр гэсэн нөхцөл шүү заяа. Тэгэл бус нь ер нь ихэнхтэй тийм нөхцөл энэ дээр алдаад байдсан шүү. Бодож залгаарай. Нилээ юм нухацтай одоо яах вүлээ гэж залах байхгүй. За энэ илэртэй үгнүүд байна. Ер нь бүгдийн төвцөн байна гэсэн үг. За эхнээс нь килда урт тийм ээ. За урт байна гэхээр оюу залгахад бол кэр оюу болчдөг тий. Харин урт үс гэж бичихэд яах вэ? За хараарай. За шууд хувиргаад явъя. Одоо алдаж болохгүй шүү манайха. Килда дээр тэмдэг нэр хувиргадаг энэ. Тэгээ араасаа мори оруулах гэдэг шүү дээ. Энэ гэдэг чинь нөгөө өгүүлрийн дунд ингээд тэмдэг нэрийг хувиргахад шүү өгүүлрийн дунд. Тэгвэл урт ус гэхээр кин мори ингэж бичих хэрэгтэй. Хүүхдүүд шууд кин гэдэг үг байд юм байна гэдэг ингээд толиос хайгаад нөгөөх нь олдохгүй болчиход байдаг байхгүй юу. За. Нулда тоглох. За тэгэхээр аюугаар хувиргая. Нураа юу. Энийг бол бичиж чадна дээ. Ил нь байх хэрэгтэй. Нураа юу. За тэгчингүүтээ тоглолцоогоор хувиргая. Нупшида гэж хувиргая. За хүндэтгэлийн хэлбэр шүү. Нулжаа гэж ярина л да их ихтэй. Гэхдээ яг олон хүмүүсийг ингэ тоглолцгоё гэж яриул нупшида гэж ярьж болох нь. Сонир мичигдэж байгаас алтаатай юм шиг. Тэгэхээр нулдагийн илгээ хийгдсэн шүү за. За дараах нь молда хол. За тэгвэл хол газар инээтрэ гэж бичгээрээ одоо энэ өн гэдгээр хувиргана шүү дээ. Тэгэхээр мунгүсэ гэж ярьдаг байхгүй. Дуу муун дээр ингэ бичсэн байдаг. Мунгүсэ хол газар. Тэгвэл молдагийн илгээ хийгдсэн байна гэж бодож байгаа хэрэгтэй байхгүй. Тэгээ мон гэж бичсэн байхад ойлгохгүй байвал тэгэл дөрмийн бусаа мэдэхгүй байна л гэсэн үг. За дараах нь альда мэдэх. За тэгэхээр араа юу гэхээр мэдэж байна болдог тийм ээ. Тэгвэл асаа юу гэвэл мэдхүү гэсэн утгатай мэдэрээ гэсэн утгатай хоёр янзаар. Тэгэхээр 그 사람을 아세요? гэдэг юм бол тэр хүнийг мэдхүү гэсэн утгаараа бас орж ирж байгаа шүү за. За, яагаад 아세요 болж байгаа гэхээр илэн гээгцэн, хөвтэй бас гээгцэн, шүүсээ орсон. За, 열다 нэгдэх. Тэгэхээр онгойлгох дээр оюу авахаар ёроо юу болно? За өөр дүрм авъя. За, 열다 дээр имнида авчил та тэгвэл юмнида ингүүл нэгдэж байна байхгүй. За энэ ёлдоо байна да гэж таньдаг болчих хэрэгтэй заяа текст одоо 3 4 дугаар шатны текст уншиж байгаа ч гэсэндээ би ингээд анхан шатны юм хилээд байгаа боловч энийг ингээд дутуу сураад явцсан байдаг байхгүй юу 5 жил сурсан хүн ч гэсэн энэ дээр алдаад байдаг тийм болохоор сайн бүр 100% сайн сураарай л гэж хэлээд байгаа. За үлдээ уйлах тэгэхээр уйлж яах гэхээр өөрөө оюугаар бичнэ харин штэ уйлараа гэдэг юм бол үүсээ юу болох нь штэ үүсээ юу сонир мичгэж байгаас үүсээ юу үүгээд шууд сээ юу. За пальта зарах. За энэ дээр бол маш олон хүн алдаад байгаа. Ялангуяа 51 дээр бичихтэй. Тэгэхээр зарах. За тэгвэл зарах гэж байна. Зарах бодолтой байна гэж бичгээр чинь пальта дээр заяа тих бодолтой байна гэдэг зүрхэм залгахаар ийлээ сингаг юмний даахгүй юу. За 51 дээр иймэрхүү маягийн юм бичижсэн шүү. За тэнгүүд чинь пальтагийн илгээгээд пал сингаг юмний даа гэж бичвэл зарах бодолтой байна гэж байгаа шүү. За бас илэр төгссөн үгэн дээр илэр гэсэн нөхцөл шууд залгачдаг. Пальяго хамнида гэвэл зарах гэж байна. Пальяго хамнида зарах гэж байна. Пальго шипсэмнида гэвэл энэ дээр бол гээхдэх байгаа зү. Гууга гээгэр гэсэн нөхцөл юм чи энэ дээр бол гээхдэхгүй. Тэгэхээр зарахыг хүсэж байна гэдэг иймэрхүү маягаар бичнэ шүү. За дараах нь мандалда хийх, хэмдэлда хийцүү, талда. За талда чихэрлэг. Талда гэхдээ чихэрлэгээс гадна бас олон утгатай. Жишээлх юм бол тангчурал талда гэвэл товч чадах. За энийг хэлж өгье. Зөвхөн чихэрлэгээр зэжилж болохгүй шүү. За талдаа чихэрлэг, тангчурал талдаа гэвэл товч хадах. За өөр тэтгэл талдаа гэвэл комент үлдээх. Тэтгэл тараажусэё гэд одоо та YouTube сайн үзэж явах хэрэгтэй. За ялангуяа ингэ доогуурын солонгосоор гардаг YouTube байвал бүр сайн. Сабтайтл нь чамаг гэсэн үг шүү дээ. Чамаг сабтайтл нь. За тэгэхээр тэтгэл тараажусэё гэж хэлжээвэл комент бичиж үлдээгээрэй гэж хэлж. За тэгэхээр тараа юу болдог ханаа ч бичиж үлдээх болчвол тэгэхээр халуун ногоо биш ээ.
чихэрлэг байна гэвэл бас тараа юу. За дээрэс нь штэ тан год гэж бичгээр багшааны толиос гарахгүй байна гэж хүрээд ирдэг байхгүй. Тэгэхээр тан год гэж бичиж байгаа нь чихэрлэг зүйл буюу тальдаа дээр задаргааг нь хараарай. Өн залгаж байгаа гэсэн үг. Тэгээд тан год болчих. За дараах нь пүлда нөгөө салхи үлээх буюу парами пүлда үлээх шүү. Тэгэхээр пүрөө юу гэж чинь. За колда үлгөх, милда түлхэх. За жишээ нь таад ингээд солонгос байгууллагад ингээд одоо жишээ нь нөгөө сүнжин гаранд дээр очихоор мисэ юу гэдэг ингээд хаалган дээр байдаг байхгүй юу. Тэр нь түлхээрээ гэж байгаа юм. За яасан бэ гэсэн чинь милда дээр үүсээ юу залгасан. Тэгээд ил гээгцэн, хөвтэй гээгцэн. Мисэ юу гэвэл түлхээрээ хаалган түлхээрээ гэж хэлж байгаа байхгүй. За тэгвэл зүгээр түлхэж байна гэж оюу авахд мэрэ оюу болж байгаа байхгүй. За энэ үгийг мэдэхгүй бол бичээрэй. За дараах нь тэлда таалагдахаар орж болно, орхоор орж болно. Энэ бол олоодахтай шүү дээ. Одоо маоми тэлда таалагдах, нэггими тэлда мэдрэмж төрөх, сингаги тэлда бодол төрөх. Тэгээд тэрөөгаадуу тэё орж болох уу? Тэрөөсэё ороод ирээрэй гэл тийм их утга. За пүлда тайлахаас гадна ямар нэгэн асуудлаас гарах дээрч хэлж болно. Бодлого бодох дээрч хэлж болно. Тэгэхээр бодлого бодохын жишээ нь мүнзэр пүлда гэдэг байхгүй. Мүнзэр пүлда гэвэл бодлого бодох гэж аваарай, дээрэс нь тест ажиллах гэж аваарай. Хоёр утгаар. Тэгэхээр асуудлаар орчуулахгүй шүү. За энэ тохиолдолд бол мүнзэр пүлда бодлого бодох, тест ажиллах. Тэгэхээр пүмнида гэж бичсэн бол энэ нөгөө бодлого бодож байна гэж байгаа байхгүй. Харин оюугаар авахд бол пүрөө юу бол тийм ээ. За дараах нэлда өсөх нэрөө юу болдог те нэрөө юу өсөж байна. За калда гэхээрээ нөгөө нэг сольж өмсөхтэр кара эбо юу гэж ярьдаг байхгүй. Уд кара эбо гэмэл хувцас солиод өмс. Солих гэсэн үг. За солиод суух сольж өмсөхийг бичээд авчих. Кара ибда кара тада. Жишээ нөгөө автобуснаас буугаад метронд суудаг шүү дээ. Кара таа юу гэж бичдэг байхгүй. За тэгэхээр сольсон гэж ярил бас кан ман гэж бичиж болох юм шүү. Тэгэхээр ингээд хооронд нандуураад байдаг байхгүй. Дөрмийн бүсүүд чинь сайн бүр ингээд 100% л мэдэхгүй бол хэцүү шүү дээ. За мүлда хазах. Хазахыг мүлда гэнэ. Мүлда. За тэгвэл хазуулахын юу гэдэг вэ гэхээр хазуулахын мүллида гэдэг шүү. Энэ нэг бусдаар үйлдвэрлэх хий орж ирж байгаа. Мүлда нь хазах юм бол мүллида хазуулах шүү. Жишээлх юм бол ийм тест байсан да. Мөгие мүллида. Шумууланд хазуулах гэдэг. За англи зэжилсэн хүн бол энийг бол санаж л байгаа. Хамгийн гол нь холбоогоор нь зэжлэн шүү. Тэрнээс хазуулахаа ганцаар ингэ мэдчихсэн шумуулын мэдгүй л тэгэл ярьж чадахгүй болчих шүү, тийм ээ. Мөгээ бүлийда. Шумууланд хазуулах. За тэгэхээр хадсан хүн гэж юм уу ярих юм бол мөн саран болох юм шүү. Тэгэхээр ингэ чи хаалга малга гэж орчуулж болохгүй байгаа зү. Тийм ээ. За дараах нь иггэлда удирдах. За тэгэхээр оюу залгахад бол иггэр оюу удирдах байна. Сайн удирддаг гэдэг эмний дагаар бичихэд бол иггэмнида гэж бичсэн байдаг байхгүй юу? Иггэмнида ил байхгүй болсон байгаа. За одоо сүүлд нээг бас зааж өгнө. За кочилда гэх юм бол ширүүн хатуу гэсэн үг. Ширүүн хатуу. За тэгээ кивүүлда болохоор хазайх хэлбих. За ингээд илэр төгссөн бүх үг дуусчлаа шүү. Ерөөдөөс энэ дэр сальдаа бас байгаа тийм ээ. Харин энэ үгүүдийг л 100% мэдчихэж одоо хувирахтаа ингээд эргэлзээд байхгүй л хувиргаарай л гэж хэлэх гээд байгаа юм. За нэв харъя. Нэв болохоор юмаа гэдэг дүрм байхгүй юу? Гоё юмаа, сайхан юмаа. Одоо ярианы үнгээс илэрхийлнэ. За тэгээ одоо дуусгаж байна. За тэгэхээр одоо сальдаа дээр залгая л да. Тэгээд нэв аавь сальдаа дээр. Тэгэхээр юмаа гэдэг утгатай байхгүй юу? Химнэлгээ сальнэ юу гэдэг ч юм зааж байгаа. Сальдаа дээр одоо заав сальдаа дээр авах болтгүй л дээ. Өөр үгэн дээр авч үзье л да. Одоо чинь аяга бааны үнэ юу гэж ярил хүүхд их уйлах юм аа, хүүхд их уйлах юм аа л гэж байгаа. Ингээ үнэ юу гэвчсэн байвал юу болчихваа гэж гайхаад хэрэггүй шүү. За үлдагийн илэнгээгдээд энэ үсэг учраас үнэ юу болчихж байгаа. За ихэвчлэн одоо нин гэдэг байдаг шүү. Энэ үйл үгийн одоо цаг байхгүй юу? Нин гэдэг дүрм чинь ингэж байгаа тэгж байгаа. Тэр миний амьдарч байгаа гэр бол 100 сая вон их монх гэж ярил л да. Тэгвэл 제가 사는 집은 гэж ярих байхгүй юу? 사는 집은 1억이에요.
За ингэж ярих байхгүй. Тэгэхээр санан жив гэж ярьж байвал энэ худалдаж авж байгаа гэр биш шүү заяа. Амьдарч байгаа гэр, цалидагийн хэлгээ гэсэн шүү заяа. Тэгэхээр энэ үсгтэй дүрмүүд дээр бас ингэж гээж сураарай гэж хэлэх гээд байгаа. За нээ болохоор ийм юм аа, тийм юм аа. 너무 힘드네요 гэж ярьдэн шүү дээ. Харж байна. 힘들다 дээр 힘드네요 гэж ярьж байвал ёо үнэхээр хэцүү юм аа гэж хэлж байгаа байхгүй юу? Ярин дээр. Тэгэхээр 힘들네요 гэж бичиж болохгүй шүү. За. 너무 힘드네요. Үнэхээр хэцүү юм аа гэж. За айл үсгтэй үг ингээд дууссан шүү. Одоо ингээд элийн дүрм дээр алдахгүй боллоо л гэсэн үг. Гэхдээ энийг сайн зэжлээрээ сая. Тэгэх юм бол дараа нь ингээд эргэлзээл яах юм болоо, гэх юм болоо, яах юм болоо гэдэг ах юм байхгүй байхгүй юу? За 3 дахь нь. За одоо дөрмийн бус 3 дахь нь заяа. За айл үсэг дууссан дээ. За дээ дээр бас нэг нэлээх юм байна. Дээ дээр штэ бас хуурдаггүй гэж хоёр багнанд хуваагаараа за. Тэгэхээр дээ үсгэн дээр заяа. За гişгэр гэсэн нөхцөл буюу а юу о юутай үг. Тэгээд ө хэвтэй ийтэй. Энэ бол гişгэр гэсэн нөхцлүүд шүү дээ. Энийг залгуул дээр яг бил болж хуурна. Гэхдээ бас болохгүй үгнүүд бас байгаа. Тэгэхээр нэг дээтэй нэг 10-аад үг байгаа 5-5-аар нь хуваачаараа за. За эхний үг нь 10 гаруй үг байгаа маань. За кодда алхах. За хуурглаа шүү. Алхахыг алхаж байна гэж хуургая тий. Кодда. За энэ дээр мэдээж оотой хэмжээ яг оюу авна да. Тэгэхээр корою. Бас коро каю гэж бичдэг тий. Ингээд кодда маань корою болж байгаа шүү. Тэгэхээр энийг сайн зэжлээрээ. Ягаад гэвэл оюутай нөхцөл буюу их шигтэй нөхцөл. Амархан байгаас тий. Их шигтэй нөхцөл гэж ойлгочих. Бусад нөгөө юу мөө хэрэггүй. Одоо нэ юу мэ юу тэгэл имнида эдгээр ерөөсө хамаарахгүй за. За зэмнида тий. За дараах нь тэддээ сонсох. Тэгэхээр сонсож байна гэхээр тэр юу болдог шүү дээ тий. Энийг бол мэдэх байхаа. Сонсороо гэвэл тэрээсээ юу шүү заяа. Ир үсэг болгоод тэгээ хөвтөө явна шүү. Энэ дүрмүүдийг ингээд нэгдүгээр шатн дээр нэг хоёрдугаар шатн дээр үздэг хэрнээ сайн ингээд нарийн ингээд нухацтай бүгдийг ингэж чагсааж бичиж байгаад үзээгүй учраас 3 4 5 6 дугаар шат руу орохоор алдаад идэг байхгүй. Тэгэхээр сонсороо гэвэл тэрээсээ юу шүү за. За дараах нь мүддээ асуух. За тэгээ асууж яах гэвэл яах юм? Мөрөө бааяв. Мөрөө пуда гэж биччихдэг тий асууж үзэх гэвэл тэгвэл мөрөө юу гэвэл асууж байна болчих шүү за. За өөрчн мүрээсээ юу гэвэл асуугаарай болчих жоо. Ингээд их шигтэй нөхцлүүд дээр. За дараах нь шитта ачих. Чаа широ гэж тэгдэг шүү дээ. Машинд аччих гэдэг тэгвэл. Тэгэхээр тэр широ гэдэг нэг дургуугийн широотой буруугаар ойлгочихвоо. Ингээд ихлжүүл ингээд бичвэл широ гэдэг юм бол би хүсэхгүй байна дургүй байна гэж байгаа шүү дээ. Тэгвэл энэ ачих чинь болохоор ингээд шиттагаасаа юу болоо широ юу чаэ широсоо гэж ярьж байвал машинда ачсан гэж байгаа шүү заяа. Тэгэхээр энэ хоёр ингээд адилхан сонсогдож магадгүй шүү. Гэхдээ энэ шитта байна гэж бодоорой за. За тэгээ ширээсээ юу гэвэл яг нь ачаарай болчихж байгаа байхгүй. Машинда ачаарай болчихж байгаа. Гэхдээ энэ дургуйгаас ч өөр үчиг гэж байгаа зү. За гэдадта ухаарах. Гэдадта ухаарах. За тэгвэл одоо би ингээд топик дээр ухаарсан гэж хичүүл яах нь. Гэдарадта. За яагаад ингэж бичиж байгаа гэхээр гэдадта гэдэг үгэн дээр ихшгэр гэсэн буюу аддаа залгаж байгаа. Яагаад аддаа залгаж байгаа гэхээр аа үсгтэй болохоор. За тэгээ ухаарсан гэж хичүүл гэдарадта гэж хичээж шүү. За дараах юм. Путта болохоор дэвтэх, нялцах. Дээрэс нь өсөх, тоо өсөхтөр ярина. Путта. За энэний нөгөө хавдахын буддатай андуур хавдахын буддаг эсэр бичдэг шүү за. Энэ болохоор дэвтэх, нялцах, өсөх гэдгийн будда. Адилхан уншин шүү дээ. Гэхдээ одоо дээний бол за тэгэхээр юу яаж ин твтэж байна гэвэл пүрөө юу. Одоо ингээд юу гэдэг вэ? Пүнтүзийг усанд ингээд твтэж байна гэвэл пүрөө юу гэж бас бичиж болох юм. Гэтэл уртлын үгнээс нөгөө нэг салхилахтай бол адилхан байна уу? Ингээд нэг уртлын үгээсээ л нөгөө твтэх гэдэг үгийг ялгана шүү за. За тэгээ гидда гэхээр нөгөө юу яаж байгаа? Усанд юулах, усыг юулах гэж ярьд юм да. Усыг ингээд савнд хийх гидда. За тэгэхээр савнд хийж яах гэвэл гэр оо юу буюу гэр оо юу гэхээр нөгөө урттайгаа адилхан бичигдэх гэдэг байгаас. Гэтэл энэ дөрмийн бус учраас уртлын үгнээс нь урт байна уу, юулах байна уу гэдгийг ялгана шүү. За энэ 6 үг л жоохон хэцүү байна те. 7 үг байна. За энэ 7 үгийг сайн цэжлээ шүү. Энэ 7 үгийг цэжлэх юм бол энэс бус нь бол хуурхан байна.
Дэн дээгээрээ байж байгаа. Одоо нөгөө падда, одда гэх үгнүүд байгаа шүү дээ. Тэд нар бол дэн дээгээрээ байж байгаа юм байна гэдэг ойлгож байна. Тэгэхээр дэг ингээ хэцүү бол биш. Зүгээр энэ 7 үг ээлжлэлчихэд хэцүү биш. Ерөөсөө. Энэ 7 үг л чухал үг шүү за. Үнэхээр чухал. Ягаад гэвэл дэн ил болно. Аддаа залгахад, оюу залгахад шүү за. За энэ 7 үг онцгой 7 үг шүү за. Тэгвэл энэс бусд нь амарх уу? Одоо жишээ нь хаах гэхээр тадаа юу? Мэдда итгэх гэхээр мэдөө юу гэж шууд дээгрээ байж ах хэвээр тий. Авах гэхээр падаа юу. Оддоо олж авах байхгүй юу. Мэдлэг олж авах эднэр дээр ярьдаг тий. Мэдээлэл ч юм уу чомбоо одоо юу гэж чинь тий. Энэ бол дээгрээ байж ах хэвээр. Тэгэхээр энийг бол хин ч өөрөх чинь. Ямар ч анхан шаттай хүн ч өөрөх чинь заа. За мүдда. За энэ дээр штэ тол болох, наалтах гэсэн үг. За одоо нэг сони юм гарч ирж байгаа. Дээр бас нэг мүдда байсан да. За энэ болохоор асуух гэдэг утгаараа орж ирвэл би чухал мэл гэж шүү. Бичиж аваарай. Асуух гэж утгаараа орж ирвэл мөрөө юу болно? Илдээ нийл болно. За тэгвэл нь штэ. Наалдах нүүрэн дээр чи юм наалдчих ч юм уу те. Эсвэл тол болчих гэсэн утгаараа орж ирж ивэл юу яа? Дэн дээгрээ байж ах хэвээр. Мөдөө юу? Тэгэхээр ойгуурэ бөөнгө бүдөөсөө юу гэж ярьж байвал нүүрэн дээр чи ямар нэг юм наалдчих. Ойгуурэ бүдөөсөө юу гэж ярьж заа. Эсвэл хувцсан дээр чи ингээд тол болчих гэвэл мөдөөсөө юу. Тэгэхээр энэ бол яалтчгүй ойгуурэ гэж аам чи нөгөө наалдах тол болох гэдэг утгаараа байна гэд дэгээ ил болгож хуургаж болохгүй шүү за. За энэ нэг онцгой үг байгаа. Энийг бол хүмүүс мэддэггүй шүү за. Багшаар заалгаагүй хүмүүс бол мэдэхгүй л явж идэв шүү за. За судда асгарах пига судаа юу гэвэл бороо асгарж байна. За тудда энэ нөгөө тодрох гэж болно түгэх мандах одоо ингээ од түгэх мандах тэгээд тодрох нөгөө туд пуйда гэж байд юм да. Туд пуйда гэвэл юу гэж байгаа гэхээр тод харуулах, тод товрун харуулах гэсэн үг. Маш тодоор харуулах. Тэгвэл туддаа маань тодрох байна. Тэгэхээр тодорж байна гэвэл тудаа юу гэж бичиж байна. Мэдхгүй гэнүүд байгаад. За дараах нь. Гудда гэхээр шулуун цих шулуун. Гудаа юу гэж бичгэн. Яг бол уутай болохоор. За гудда хатуу чанга ширүүн бэхжих. Одоо ингээд жишээлх юм бол одоо би ингээд гурил зураа тавьсан байлаа гэж бодоход энэ ингээд хатуу болцсон байвал яах нь шүү гүдөө юу гэж ярьж болох юм те. Эсвэл ингээд ямар нэг ингээд шингэн биет хатуу болохыг л хэлж байгаа. Гүдөө юу. Ягаад оюу авч байгаа гэхээр үүсэхтэй болохоор. За тид ийш юу. Энэ сонсох биш шүү. Сонсох ч юм болохоор тидда. Хэвтээ итэй байдаг шүү дээ. Энэ болохоор тидда. За энэ болохоор гიშгэх балбах гიშгэхээр ав. Тэгэхээр тидөө юу? Хөлөөрөө гიშгэх. За тэгвэл нээдидда гэвэл хөл тавих гэсэн утгатай. Хөл тавих. Нээдидда. Тэгэхээр нээдидөө юу? Энэ бол сүлийн үгнүүд амархуу зүгээр л дээгэр төгссөн үг юм байна. Тэгэхээр аатай бол аюу аавна, оотой бол оюу аавна гэл одоо юу падаа юу гэж явчих штэ. Хамгийн гол нь энэ дээдлийн 7 үг л нийлээ учир утгатай шүү заяа. Дээ нийл болно. Тэгэхээр энэ 7-ыг тэжилсэн байхад дээгийн дүрмийг 100% сурчлаа л гэсэн үг. За хуурхахын алдваа одоо жишээ алхаж байна гэвэл коро юу. За сүлийнх нь. Хитэ ü. За энийг бас алддаг аа. Жишээлх юм хитэ игэр төгссөн мөөдөө байлаа тий. Энэ дээр биш үү? Хитэ игэр гэсэн нөхцөл дээр аюу залах. Төхөн аюу залах үед заяа. Аюу юм уу? Адда залахад. Энд юм бол нэг л дүрм шүү дээ тий. Гэхдээ яг нэг нь өнгөрсөн цаг нэг нь одоо цаг шүү дээ тий. Адда ч одоо топхийн өнгөрсөн цаг шүү заяа товчилсан хэлбэрийн. Яран дээр бол ассоо юу болно шүү дээ тийм ээ. За тэгэхээр цуглуулах гэдэг үг байлаа. За цуглуулах хоёрыг алдаад байдсан шүү. Цугларах нь мууйда. Цуглуулах нь мөөда. За тэгвэл би мөнгө цуглуулж байгаа гэж яриул мууа юу гэд ингэж бичнэ. Битгий энэ уу хоёрыг нийлүүлээрээ хос их шиг болгож болохгүй шүү. За зүгээр л хөвтөө ийгийнх нь оронд орж ирнэ. Хөвтөө энэ гээгдээд. Тэгэхээр ямар тохиолдолд вэ гэхээр адда аюу ассоо залах үед л хөвтөө энүүд гээгдэх байхгүй юу. Тэгэл болоо. Тэгэхээр одоо энэ муяа юу болохоор хөвтөө итэй үг биш штэ. Тэгэхээр яг юу аавна. Тэгээд цугларч байна гэвэл муяа юу гэж бичдэг шүү. Энэ хоёрыг ингээд бичгтээ алдаад идэг хүмүүс. За би мөнгө цуглуулсан гэвэл яг муудаа гэж бичгэнэ штэ топк дээр бол тийм ээ. Муудаа. Тэгтэл энэ үгийг хүмүүс ингээд мэддэг хэрнээ алдаад идэг шүү. За тэгвэл одоо хөвтөө итэй үгнүүдэд төвч. За ийм үгнүүд байна. Эдгээр бүгдээрээ аюу залах үед алга болгоо шүү. Жишээлх юм бол хөвтөө ийг нь алга болгоо шүү. Тэгсэн чинь ингээд гүпүдаг
одоо олон жил сурсан ирнэ л алдаатай бичсэн байдаг шүү дээ. За тэгэхээр өлсөж яах гэхээр купа юу буюу П-ийн ард А орж ирнэ тий. За өлсөх купуда ингэж бичсэн шүү. Өлсөж яах гэхээр купа юу гэж бичсэн шүү. Өлсөж байна тийм ээ. За тэгвэл зүгээр л өөр дүрм залгая л та. Тэгвэл купн сарам гэвэл өлссөн хүн болчих واخгүй юу? Өлссөн хүн гэл. За сда бичих. За тэгвэл бичиж байна гэвэл соо юу болно тийм ээ? Соо юу болно. Бичсэн гэвэл соддаа болно. Ингэж бичдэг шүү. За тэгээд дараах нь апда өвдөх апа юу болно? Гда унтраах, кда асаах, кипда баярлах. За тэгээд кипо юу гэвэл баярлж гэн тийм ээ? Харин баярлсан гэвэл киподда. Тэгэхээр ингээд аюу дээр л зөв уургаас урчаарай л гэдэг хэлээд байгаа. За дараах нь набда буухай, папда завгүй. Тэгэхээр би завгүй байна гэхээр папа юу гэж бичдэг шүү дээ. Энийг бол мэдж байгаа бох тийм иймэрхүү өгнүүдийг сэлбэд агуунаглах, цамгида төгжих. Тэгэхээр цамгодда гэж ярил төгжсөн гэсэн үг шүү. За ибда хөөхөн энэ бол ойлгомжтой. Бөөда түрүүний ярьсан цуглуулах. Тэгэхээр цуглуулж яах гэвэл энэний орондоо наа орж ирээд мууа юу шүү заа. Тэгсэн чинь зарим хүмүүс бас хураагаад уу аа гэж нийлүүлж мэдүүлээд байдаг шүү. Тэгж болохгүй шүү. За дараах нь тэда гэхээр хагарах, цуурах. Тэгэхээр хагарж гэн цуурж гэн гэж хичүүл яах нь цуурцсан гэвэл тодда гэж бичиж болох юм тийм ээ. Яагаад гэвэл тэдагийн хөвтэй хасагдаж байгаа. Тоо юу гэвэл хагарж гэн цуурж гэн гэдэг одоо цагаар. Энийг бас мэдэхгүй байж магадгүй шүү. За тэда энэ болохоор нөгөө нар мандах дээр хэлдэг. Ерөнхийдөө нүдэ нээх дээр бас хэлдэг. Тэгэхээр нүнэр доо юу гэж бичиж шүү. За тэгсэн чинь үнцэн үгнийх нь дида гэж толноос харна шүү дээ тийм ээ. За өөр пега доо юу ингэх юм бол нар мандаж байна. Тэдаг хөвтэй гээгдсэн шүү. За нар мандаж байна. За тамгида гэхээр юу твтээх сойх тамгида. Жишээлх юм бол одоо ингээд зөөлрүүлэхийн тулд ингээд усанд хийгээ тавьчихдаг шүү дээ тий. Тэгээд твтээх сойх гэсэн үг. Тэгээд твтээж байна, сойж байна гэвэл хөвтэй ийн хасагдаад оюу орж ирээд дандаа л оюу орж ирнэ заяа. Яагаад гэвэл бүгдээр хөвтэйтэй болохоор бүгдэн дээр нь оюу орж ирнэ. Тамгоо юу. Инхээр твтээж байна, сойж байна гэсэн. За ингээд эхний дөрвийн заагаад өгчлээ. Тэгэхгүй бол ингээд долуулангийн заахаар амар их болох гэдэг юм заяа. Сүүлийн 3 рихэ эс 3 болохоор 2 дугаар номон дээр байдаг байхгүй зохицурагчгийн 2 дугаар номон дээр байдаг. Гэтэл энэ дээр бас нэлээд чухал юмнууд байгаа. Тэгэхээр энийг дараагийн хичээлдэр дахиад үргэлжлүүл болгоод дөрмийн бүсүүдийг ингээд дуусгачих заяа. Хэрвээ энэ 7 янзын дөрмийн бүсийг мэдчих юм бол цаашдаа ингээд ямарваа нэг юм залгахтаа гээх үү, гээхгүй юу, хуурахгүй юу гэд ингээд их бодоод авах шаардлага байхгүй заяа. Бус нь бол амархан. Тэгэхээр энэ 7-ыг л маш сайн сурчих заяа. Тэгэх юм бол эн чинь ингээд цаашаа ингээд 3 дугаар шат, 4 дугаар шат, 5 6 дээр бол ингээд дөрмийн бүс гэж байхгүй. Хамгийн гол нь энэ 7-ыг л амар сайн сурчих юм бол залгахтаа гээх үү, эсээ гээх үү, гээхгүй юу гэдэг ингээд энийг л сайн мэдчих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ингээд хальт сураал явцсан хүмүүс бол угаасаа зөв залгаж чаддаггүй шүү заяа. Тэгэл ингээд дэвтрийн үзэхээр ингээд нөгөө нэг дандаа дөрмийн бүсүүд дээр алдсан байдаг байхгүй. За тэгэхээр энийг сайн үзээрэй, сэжлэлээ үзээрэй. Би одоо ил үсгээр төгссөн бүх үгийн заагаад өчлөө. Хэвтэй игээр төгссөн бүх үгүүдийг заагаад өчлөө. За тэгээд дээрэс нь бигээр төгссөн бас бүх үгүүдийг заагаад өчлөө шүү. За амжилт хүсье. Баярлалаа.